За баярлалаа. Энэ манай гадаад өрийн талаар бас Бацаандан гишүүн Эрдэнэт гишүүн тэр нэг тоо яриад байгаа маа. Тэгээ Мозамбикээс ч манайх бараг 2 дахь өндөрөх дотоодын нийт бүтээгдэхүүн өрийн харьцаа бол засгийн газрын өрийн харьцаа бол бараг 2 дахь их болсон. Тийм л нөхцөл байдалд байгаа. Мозамбик чинь 48%, Нигерээс бараг 3 дахин өндөр. Ийм нөхцөл байдалд хэн оруулсан юм бэ л гэж асуугаад. Засгийн газрын өр 23.7 их 80 төгрөг. Энэ 23.7 их 80-та 1.3 их 80-ийн хүү төлж байна. Зээлийн хүүгийн төлбөр. Монгол улс 23.4 тэрбум долларын өртөө нийт өрн хувийн хүчлийг оруулаад бол ингээд 1.3 их 80-ийн энэ хүүгийн төлбөр бол жилийн 10.9% хүртлийн хүүтэй 4.7 тэрбум доллар засгийн газар авсан ийм зээлд. Тэгээ 10.9% хүүтэй зээл аваад 23 тэрбум доллар за нийтээ 23.4 их 80-ийн өрөнд оруулсан хүмүүс нь баатар болоод тэгээ 2% хүүтэй 20 жилээс дээш хугацаатай зээл авах санал тавих төдийд тэр хүмүүс нь одоо буруут нь ялтан болдог энэ ямар юм яригадаад байна. Энийг нэг тодорхой өрийн байдлаа нэг тодорхой хэлж өгөөч. Хоёрдугаарт нь энэ төсвийн сахилга хотыг сайжруулахтаар энэ төсвийн хүрээний мэдээлэл дээр алга байна. Одоо энэ нөөцийг сайжруулж, нөөцийг оновчтой хуваарлах замаар төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж бодлого баримтлана гэж 5 чиглэл байгаа. Тэр дотор нь 5 дандаа нийгмийн хамгааллын зүйл байгаас биш төсвийн сахилга хотыг сайжруулах талаар энэ төсвийн хүрээний мэдээлэл дотор голлон бодлого болгож оруулах хэрэгтэй байна. Энэ төсвийн сахилга хот дотор нэг стандарт тогтоомоор байна. Энэ концессийн тоог нэг мөр хэлмээр байна. Энэ одоо сая Эрдэнэт гишүүн төр бол 14-5 төсөл байгааг хэлчихлээ. Баян хонгор аймагт жишээлбэл нэг суманд 50 хүүхдийн цэцэрлэг 750 саяар концессор бариад эхэлсэн байл. 50 хүүхдийн цэцэрлэгийг Увс аймагт бол 450 сая төгрөгөөр барьсан байл. Ингээ өөр концессн 700 нэг жишээ нь л шүү дээ. Энэ хичнээн сургууль цэцэрлэг ингэж эхэлсэн байгаа үлээ. Тэгээ концесс гэдэг чинь өөрөө цаана ингэ төсвийн хөрөнгийг нэмэгдүүлж тендергүүгээр ингэж юм авдаг ийм арга хэлбэр болчоод энэ төсвийн сахилга бот өөрөөр нэг 50 хүүхдийн цэцэрлэг нэг стандарт тогтоох энэ төсвийн хөрөнгө оруулалтын стандартуудыг сургууль цэцэрлэг эмнэлэг нийт барилгуудаар тогтоохгүй энэ өөр үнэтэй юм юмнууд их явж гин. Үн ханшин тэгээд нэмэгдүүлчихдэг, сүйд нэмэгдчихдэг. За 3 дугаарт энэ аж үйлдвэрийн яамыг татан буулгасантай холбогдуулаад бас тэнцээ бас их чухал жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв сан энтер байгуулж исэн орлого нэмэгдүүлэхийн төсвийн зарцуулалтын үр ашиг сайжруулах тийм зарим шилжих төслүүд алга болсон байна. Бүр 2011 оноос хэрэгжээ явж исэн өнгөрсөн 4 жилд улс төржүүлж хацаасан төслүүдийг энэ дунд нь санаатаа самсргүй орхисон байна. Энэ дээр одоо сангийн яам Ганбат захирал тодорхой энэ техникийн алдаа юу? Айсвал ингээд санаатаа өөрсдийнхөө юм хасаад байгаа мó гэдгийг хариулж өгмөр байна. За дараа нь энэ тоо зөрөөтэй мөнгөний бодлого Монгол банк сангийн яам хоёрын тоо зөрөөтэй юмнууд яриад байгаа. Саяны гадаад өрг ч гэсэн улсын секторын 63% гээд энэ мөнгөний бодлого дээр өчсөн манайхтай 87 хүлээгж байгаа үүсгэл байгаа. Тэгэхээр энэ 2250-аар валютын ханшиг төлчгөөр энэ зээлийн хүүгийн зардалтсан ч гэсэн доллар төлөх зээлийн хүүгийн зардлууд ч гэсэн өөрөөр тооцогдож эхэлнэ. Өнөөдөр Монгол банкны албан ёсны ханш 2317 төгрөг байна. Гадаад яамны одоо гадаад зардлууд бол энэс болоод маш их хумигдана. Гадаад элчин сайдын яамд гадаад арга хэмжээний зардлууд нь. Тэгэхээр энэ төсвийн зарлагыг хэд өдрөөр төсөөлөх, төсвийн орлогыг хэд өдрөөр төсөөлөх, энэ сүүлдээ энэ төсвийн орлогыг хэд өдрөөр төсөөлснөөс болоод энэ хүндрэл бэрхшээлүүдийг бий болгодог энэ тал байна. За сангийн сайд. За Зандан шатраг гишүүний асуултанд хариулъя. Төсвийн орлогыг сүүлээс нэхлээд явъя. Хэдэн өдрөөр төлөвлөсөн байна гэж байна. Магадгүй тийм шүүмжил байна. Тодтол эхэлцэх үед бид нэр төсвийн орлогыг 5 их 80 348-аар 16-ыг батлуулсан 5 ах. 16-ны төсвийг анх бодлоготой бол 7 их 80 болсон. Хэдэн өдрөг байсан чинь тэр үед байсан. Одоо 1.6 7 их 80-аар бууруулж баталсан шүү дээ бодит гүйцэтгэлтэйгээ. Энэ 17 оны тухайд бол бас нэг 600 орчим тэрбум төгрөгөөр эргээд нэмэгдүүлж байгаа. Нэмэгдүүлэх гол үндсэн шалтгаан бол энэ нэгдүгээр төсвийн алдагдал өндөр байгаа учраас төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Нэмэгдүүлэх нэмэлт орлогуудыг бол дийлэнхийг нь бол бидний том төслүүдийг хөдөлгөе.
эдийн засгийг эрчимжүүлснээс бол бидний энэ орлогыг нэмэгдүүлье гэсэн. Татварыг харин эсрэгээр нэмэхгүйгээр, шинэ татвар бий болгохгүйгээр явна гэсэн ийм бодлогод байгаа гэдгийг хэлье. Тоо зорьсон асуудал бол тайлбар өгье. Зүгээр ер нь Монгол банк жишээлбэл эдийн засгийн өсөлтийг 2.8% мөнгөний бодлого дээр төсөөлсөн байлаа. А засгийн газраас бол 3.17 эдийн засгийн өсөлтийг. Ийм зөрөө бол гарсан. Энэ бол заавал Монгол банк, засгийн газар хоёр энэ тоонуудыг нэгтгэж нэг байдлаар хоёулаа таамаглал төсөөлөл учраас Монгол банк 2.8% та засгийн газар 3%-аар эдийн засгийн өсөлтийг тооцож оруулж ирсэн. Улсын хурал дээр мөнгөний бодлогыг эзэслэн бодлох эрх нь улсын хурал дээр ч байгаа, төсөөгч мөн ялгаагүй. Эзэслэн бодлох нь улсын хурал дээр байгаа учраас улсын хурлын ажлын хэсэг энэ хоёр тоог заавал нийлүүл гэвэл та бүхний эрх одоо байгаа. Энэ дээр дахиад судалгаагаа Монгол банк ажлын хэсэг Зангийн ам бид нар зүг суугаад энэ тоог эргээд нийлүүлэхэд бэлмаана. За гишүүд